За юу яцхан guys тэгээ та бүхэн өнөөдрийн видеогоор бас өмнө би нөө порно үзэж болохгүй гар хангалаг хийж болохгүй гэдэг видео хийж байсан. Тэгэхээр өнөөдөр тэрнийх нь бас part 2-ыг та бүхэнд хийхэд бэлэн болоод байна. За тэгэхээр ерөнхийдөө миний хувьд анх яг порно гэдэг зүйлтэй учирж ирсэн бүр 13 муртаа байхдаа учирж байсан. Тэр үед яасан бэ гэхээр 13 14 байсан. Би багш цаг санахгүй байх шиг байна. Яг тэр үед л байсан баг. Тэгэд манай найзын гэрт нь яг хөнгөө болж таарад аав ээжэд нь байхгүй ах эгч нь ч бас байхгүй. Тэгсэн чинь манай найз нэг манай ахын үздэг порноб надад байгаа. Тэг хэдүүлээ цуг үзье гэ дуудаж оруулж ирээд тэгээд порног нь анх удаа үзүүлж исэн. Тэр үед яалчгүй 13 14 дэх хүүхдээ явах юм бол яг бэлгийн боожилтын нас байсан бөгөөд тухайд яг нөгөө эмэгтэй хүний хүсдэг яг тийм нэг бэлгийн боожил болоод тэг өглөө нөгөө нэг одоо юу гэдэг эр бэлэг ирэхэд нь одоо босч ирдэг тийм нөхцөл байдалтай болцсон байсан үе байсан. Тэг эмэгтэй хүнийг нэг өөрөөр хардаг болцсон. Тэгээ тэр үед анх удаа тийм порно гэдэг зүйлтэй би учирч байсан юм. Тийм шалдан нүцгэн эмэгтэй хүнийг анх удаа ингэж харж байгаа шүү дээ бүр. Тэгээд тэр үед юу тохиолдсон бэ гэхээр миний яг тархин дотор ингээд нэг динамит ингээд дэлбэрж байгаа юм шиг бүр ингээд тесэрж байгаа юм шиг тийм үйл явдал болсон. Бүр анх удаа тийм хараад бүр шоконд орсон. Тэгээд тэр үеэс ахуулаад заримдаа ингээ ганцаараа байх үедээ ч юм уу эсвэл найзтайгаа ч юм уу нэг порно үзэх тийм сэтэлтэй болж эхэлсэн миний хувьд. Тэгээ тэр үеэс нуулгүй л хэлээ би яг тухайн үед ингээд гар хангалах бүр ингээд нууцаар одоо юу гэдгийг аав ээжигээ ч юм уу одоо гэр бүлийнхнээ хүмүүсийг байхгүй байх үед хийдэг байсан гэсэн хийдэг байсан. Тэгээ порно үздэг байсан нүгэл бас үздэг л байсан. Тэгээд тухайн үед би охин мөхөндөө нэг харилцаатай байгаагүй. Тэгэд хамгийн гол муу зүйл нь юу байсан бэ гэхээр эрэгтэй хүн гар хангалаг хийхийн хэрээр өөртөө итгэлгүй болж эхэлдэг. Яагаад вэ гэхээр өөрөөр хэлбэл ямар ч эрэгтэй хүн ямар ч одоо дүүнер бас үдчихвэл гар хангалаг хийдэг ч юм уу те порно үздэг ч юм янз бүрийн ийм зүйлээ ямар нэгэн одоо сонирхтой өхөндөө ч юм уу эсвэл багштай ч юм уу ээж аавдаа ч юм уу хэлж чадахгүй тийм үстэй. Хэлхийг үсэхгүй тийм үстэй. Энэ бол ямар тач тийм гой зүйл гэж бол биш шүү дээ. Угаасаа гой зүйл, гой сайхан зүйл бол мэдээж хэрэг биш. Тэгээ хамгийн гол нь Монгол хамгийн буруу зүйл нь юу гэдэг гэхээр дөнгөж одоо энэ бэлгийн боожилтанд хөгжиж байгаа энэ өсвөр насны хүүхдүүд ч юм уу энэ зүйлийг хичээлээр оруулдаггүй гар хангалаг яагаад хийгээд байгаа гэдэг ч юм уу те порно гэдэг зүйл юу юм ч гэдэг юм уу те яг ийм насан туршидаа энэ зүйлийг ийм хичээл дээр ерөөсөө оруулж ирдэггүй энэ зүйл нь зөв юм уу буруу юм уу гэдгийг хүүхдүүд мэддэггүй тэгээ интернетийн хит юм одоо юу гэдгийг буруу ташаа мэдээллийг олж аваад энэ зүйл чинь зөв юм байна сайн юм байна гэдэг юм уу те тийм буруу ташаа мэдээлэл авах магадлал айгүй өндөр байгаад байдаг тэгээ мэдээж хэрэг энэ зүйлийг аав ээжтэйгээ ч юм уу те эсвэл ах эгчтэйгээ ч юм уу одоо гэр бүлийнхэн хүнтэй тэгээ багштайгаа ч юм уу ил одоо ингэж нь одоо ичхгүйгээр ингэж ярилцж чаддаггүй тэгээ эрнээсээ болоод аль болох ингээд нууцаар энэ зүйлийг одоо хийсээр байгаад тэгээ порно гэдэг зүйл донтоод тэгээ гар хангалаг гэдэг зүйлийг одоо өдөр тутмынхаа баг одоо тийм зуршил болж байгаа хүмүүс одоо маш их байна. Ялангуяа одоо энэ интернетийн асар их хөгжсөн 90-100-д энэ зүйл бол баг нэг энгийн зүйл шиг болцсон. Тэгээ энэ зүйлийг баг зөв гэж яриад байдаг болсон хүмүүс бас байна. Тэгэхээр энэ зүйл бол яалтчгүй зөв биш. Одоо бодоод үзээ л та. Эрэгтэй хүний үрийн шингэн өөрөөр хэлбэл үрийн шингэн гэдэг нэр маань өөрөө хүүхэд бий болгох, бүлд хүн бий болгох тийм асар их энерги тэнд агуулгадаг гэсэн үг. Тэгэхээр тэр асар их энергийг байнга өдөр болгон гар хангалах хийгээд порно үзээд гаргаад байх юм бол тэр энерги гарчсны хэрээр хүн эрэгтэй юу яадаг вэ гэхээр ямар нэгэн зүйлийг хийж чадхаа болж эхэлдэг. Тэр их энерги гадагшлуулж байгаа болохоор дараа нь одоо энгийн зүйлүүдийг хийж чадхаа болно. Жишээ нь гэр цэвэрлэгч байд юм уу, аяг тавга угаахч байд юм уу, айс болоод хичээлээ хийх байд юм уу, өөрийгөө хөгжүүлэх байд юм уу зүйлийг хийж чадахгүй болж эхэлдэг. Яг ядагч гэсэн үг байхгүй юу? Тэр их энерги гадагшлуулж байгаа юм чи хийд юм зүйл. Тэгэхээр тэр их энерги гадагшлуулахгүйгээр эсэргээрээ хичээлээ хийх юм уу, гэр орноо цэвэрлэх юм. Ийм зүйлийг бол хийх боломжтой. Гадагшлуулсныгаа дараа хийхэд маш хэцүү төвөгтэй болж эхэлнэ. Тарих толгойч нөгөө яг хүсчээсэн дофамин буюу аз жаргалын гормоно маш ихээр ялгаруулалт авчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Авцсан юм чи тэр аз жаргалын гормоны төлөө хүн амьдардаг байхгүй юу? Зорилгын төлөө амьдардаг. Зорилготой баг хүрэх үед аз жаргалын гормон ялгарна гэсэн үг. Эсвэргээрээ маш амархан аргаар порно үзэл авчлаа гэж бодоход дараа нь тэр өөрийнхөө зорилго хөдөлмөр одоо хөдөлмөрлөж зүтгэх ёстой зүйл рүүгээ зүтгэж чадхаа болно гэсэн үг. Зүтгэж чадхаа болно. Тэгээд өөрөөр хэлбэл ямар ч ирч хүчгүй, өөртөө итгэлгүй, дээрэс нь одоо юу гэдгийг бүр эн чинь даамжаар явах тусмаа яадаг вэ гэхээр мөр судалгаатай юм ярьж байгаа шүү би. Даамжаар явах тусмаа яадаг вэ гэхээр эрэгтэй хүн яг жинхэнэ эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орж чадхаа хүртэл болж эхэлдэг.
Тэг жинхэнэ эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох гээд эхлэхээр нөгөө өөрийнх нь ил бэлэг эрхтэн нь өөрөөр хэлбэл ажиллагаагүй босдоггүй гэж хэлж болно. Тэр ийм зүйл одоо Японд хүртэл амар их тийм судалгаатай номын би бүрэн харж байсан байхгүй юу? Тэгэхээр ийм зүйл байгаа. Энэ бол батлагдсан зүйл. Тэгэхээр энээс гар хангалах гэдэг зүйл бол ямар ч тач сайн зүйл бол биш. Гэхдээ энэ зүйлийг эрэгтэй хүн ялчгүй одоогоор одоо юу гэдэг найз хүнгүү ч юм уу эхнэргүй байгаад тэгээ өөрийгөө одоо юу гэдэг яг тэр бэлгийн дур хүслээ хангах одоо боломжгүй байвал мэдээж зэрэг одоо юу гэдэг сарда хэдэн удаа ч юм уу 2 3 удаа ч юм уу яаж 7 хоногт нэг удаа ч юм уу гадал туслуулах нь зөв. Гэхдээ энийг өдөр болгон порно үзээд гар хангалах хийгээд байх юм бол өөртөө итгэл нь улам муу болоод тэг ямар нэгэн зүйл төр одоо юу гэдэг зорилгын төлөө зүтгэх чадваргүй болоод тэг бүр ингээд левел муутай эрэгтэй хүн нийгэм дээр гарч төлөвшнө гэсэн үг. Тэг ингийн хэрээр эрэгтэй хүний левел унахын хэрээр ирээдүйн бидний одоо юу гэдгийг бүр хүн үүсэх цагаас эхэлсэн үр удмаа үлдээх гэдэг зүйлээ хэрэгжүүлж хийж чадхаа болно гэсэн үг. Ийм аюултай 900-д ийм аюултай нийгэмд амьдарч байгаа. Маш хурдан аргаар олох боломжтой болсон. Тийм ч бас эндээс гарах арганууд хэдэн аргыг би зааж өгье. За жишээ нь Зуршлын уч гэдэг номыг би уншаад өөрийнхөө бүр гарсан арга зааж өгье. Би өмнө 6 жилийн өмнө тамхитдаг байсан. Тэгээ тамхитдаг байжгаад яаж гарсан бэ гэхээр анх Зуршлын уч гэдэг номыг уншаад зуршил одоо муу зуршил ямар нэгэн зуршил гэдэг зүйл 3 зүйлээр одоо бий болдог гэж байгаа. Нэг нь болохоор өдөөгч хүчин зүйл. Хоёр дахь нь болохоор давтамжт үйлдэл. Гурав дахь нь болохоор давтамжт үйлдэлээ хийгээд шагнал авна гэсэн үг. Энэ 3 процесс заавалчгүй байна гэсэн үг. За жишээ нь тамхи татдаг байхад яаддаг байсан бэ гэхээр өдөөгч хүчин зүйл нь юу гэхээр найз маань тамхи татдаг. За бас дээрэс нь би дэлгүүр оронгууд дэлгүүр тамхи байж идэг. Тэгээ өөрийн мэдлэггүй тамхиг авчдаг. Давтамжт үйлдэл нь яадаг гэхээр нөгөө тамхиа тэгэл шууд татна гэсэн үг. Байнга ингээл өөрийн мэдлгүй ингээл татаал. Тэгж жагаад 3 дахь хүчин зүйл буюу тамхи татсны дараагаар ямар нэгэн байдлаар тамхи татдаг ч юм алкогол хэрэглэдэг хүмүүсийн гол нийтлэг зүйл нь тайвшрах гэж хэрэглээд идэг. Ямар нэгэн байдлаар тайвшраад тэрнээс бас баг зэргийн тийм нэг юу гэдэг ад жаргал авах гэж хэрэглээд идэг. За тэгэхээр тамхи татлаа тайвшрлаа ад жаргалтай боллоо. Ингээд энэ зүйл дуушлаа гэсэн үг. Шагнал нь ад жаргал буюу тайвшрал. За тэгэхээр энийг яаж болсон бэ гэхээр давтамжт үйлдэлээс олсон. Тамхи татгаа болоод тамхи одоо өдөөгчсөн зүйл ингээд хэвэндээ байцсан тэрний орондох давтамжт үйлдэл нь буюу копигоор сольсон би. Тамхитмар санагдаад тайвшмар санагдах үедээ копи уудаг болсон. Байнгын. Копи уугаад явангууд явандаа тэр нь өөрийн мэдлгүй би тамхи юусоо бодохоо болцсон. Тэг ямар нэгэн байдлаар жоо стрессэн ч юм уу тиймэрхүү үйл болсон үед шууд копи уудаг болсон. Мэдээж энэ гарахад тийм амархан биш. Гэхдээ энийг би заавал ч ингэх ёстой шүү гэж тархиндаа команд өгөөд хийх юм бол боломжгүй зүйл юусоо байхгүй. За хоёр дахь хүчин зүйл нь юу вэ гэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар гар хангалах хийгээд байна гэдэг бол эн чинь өөрийн мэдлгүй хийж байгаа зүйл бол биш гэсэн үг. Одоо интернетийн 900-д юу болж байгаа гэхээр news feed буюу Facebook-ийн news feed ингээ гүйлгэж явах үед, Instagram-аа гүйлгэж явах үед ч юм уу бараг дийлэх 80-аас 90% бараг бичлэгнүүд нь одоо эмэгтэй хүмүүс өөрийнхөө бараг хагас нүцгэн биеийг лечиг бандахтайгаар бүжгэлж байгаа ч юм уу эсвэл ингээд өөрийн хувцас тайлж байгаа тийм рeel одоо тийм богино хэмжээний видеонууд маш их болсон. Өөрийн мэдлэг ингэж гүйж байгаа тийм видеонууд гарч ирээд тэнгууд эрэгтэй хүн бараг ингээд тасралтгүй ингэж бэлгийн дур хүсэлтэй байдаг учраас тэр зүйлийг хараад одоогоор ямар нэгэн хамтрагчтай одоо бэлгийн харилцаанд орох хамтрагчтай биш байвал шууд порно олж үзээд тэг гар хангалах хийх боломжтой нэг нийгэмд болцсон гэсэн үг. Тэг инхийн тулд энийг одоо хориглохын тулд яах хэрэгтэй вэ гэхээр аль болох гар утас оролдох цаг хугацаагаа багасгах хэрэгтэй. Интернет өнгөрүүлэх цаг хугацаагаа багасгаад аль болох найзтайгаа хамт байх ч юм уу хүмүүстэй хамт байх, аль хүнтэй ойр байх зүйлийг хэрэглэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо аав ээжтэйгээ хамт байж байгаа үедээ ямар ч тэний хүн гар хангалах хийж чадахгүй шүү дээ, порно үзэж чадахгүй шүү дээ хажууд нь. Найзтайгаа хамт байж байгаа үедээс хажууд нь порно үзэж гар хангалах хийж чадахгүй. Одоо найз хүнтэйгээ хажууд байж байгаа хугацаантайсан тийм бол хийхгүй тодорхой шүү дээ, тий. Тэгээс хүний хажууд байхдаа өөрийгөө контролно гэсэн үг байхгүй. Ганцаараа байх хугацаанд хинч харахгүй юм чинь гээд тийм зүйлд орох магадлал, тийм зүйлд дондох магадлал, порнод гар хангалах дондлох магадлал маш их болно гэсэн үг. Аль бол хүнтэй байх хэрэгтэй. Хүмүүстэй ойр байх хэрэгтэй. Яг интернет ертөнцид удаан байх биш, бодит амьдрал дээр бодит ертөнцид илүү удаан байх хэрэгтэй. Хөгжилтэй байдлыг бодит ертөнцөөс бодит амьдралаас олж авах нь маш зөв зүйл. За дараагийн нэг зүйл нөх юм бол одоо өөрийн мэдлгүй гар хангалах хийгээд байгаа шүү дээ. Хамгийн гол нь порно яах гэж үзэж байгаа юм гэхээр гар хангалах хийх гэж үзэж байгаа. За тэгэхээр порногоо болчих юм бол гар хангалах хийхээ болно гэсэн. Тэгээ эхний ээлжинд юу их хэвээр вэ гэхээр порно үзэл гар хангалах хийгээд байгаа юм чи порно үзэхээ юуцсан порно үзэхээ шууд зогсоогоод ямар нэгэн байдлаар одоо шууд ингээд бэлгийн дууралж амар өдөөгдөөд өөрийн мэдлгүй ингээд одоо юу гэдгийг цаанаасаа бүр ингээд гар хангалах хиймээр санагдаад эхэлнэ шүү дээ. Порно үзмээр санагдаад эхлэх үедээ тархин дотор төсөөлөөд
төсөөллөөр гар хангалах хийнэ гэсэн. Тэгээ айжмдаа ингэж сурчих юм бол айжмдаа гар хангалах хийх чинь багасаад эхэлнэ. Багасаад эхэлнэ. Хамгийн гол дофаминыг амар их өгөөд байгаа зүйл нь порно аахгүй юу? Гар хангалах биш порно. Тэгээ порногоо болчих юм бол гар хангалах чинь айжмдаа болчихно гэсэн. Болчихно. Тэгээ мэдээж хэрэг хэлсэн шүү дээ өөрийн мэлгүүгээр тарих толгой ингээл ягаал эрэгтэй хүн бас тодорхой хэмжээнд тэр нэг үрийн шигнийг гадагшлуулахгүй болохгүй учраас тэрийг гадагшлуулахын тулд одоо юу гэдгийг ядаа 7 ногтой нэг. За бүр цаадаа нэг 2 3 муруу байвал бүрээ сайн. Тэгээ тэрийг сая миний хэлсэн шиг дотроо төсөөлөөд гадагшлуулах хэрэгтэй. Тэгэхгүй порно үзэхгүйгээр. Тэгхийн бол амьдрал чинь амар өөрчлөгдөх болно. Одоо энэ дүүнер мөнөр ч юм уу 20 дэх залс үзэж байвал амьдрал нь шууд өөрчлөгдөнө. Шууд өөрчлөгдөж эхэлнэ. Өөртөө итгэлтэй болно. Өмнөхөөсөө илүү өөрийнхөө зорилгоо төлөө илүү сайн зүтгэдэг болно. Амьдрал чинь одоо өөрөөр харагдаж байх болно. Тэгээд үр дүн чинь зөв 90 онд ингэ туршаад үз. Үр дүн чинь бүр шал өөрөөр гарах болно. Бүр энийг одоо Японд бүр хүмүүс хүн болгож байх уу? Одоо нэлийн амжилттай хүмүүс амар туршдаг юм байна. Миний үздэг бас ютубер энийг аргыг туршаад 90 хоног ингээд одоо юу гэдэг гар галах хийхгүй, порно үзэхгүй байгаад амьдрал нь өөрчлөгдсөн гэд хүртэл ярьж байсан. Тэр миний хүртэл ангаах ингээд Японд ирээд ганц би байхдаа ялчгүй гар хангалах бол хийгээд идэг байсан. Тэгээ энийг би бас болцсон байгаа. Тэгээ тэрнийхээ ачаар одоо юу гэдгийг YouTube маань бас subscribe дээшилж байна. Тэгээ дээрэс нь өөрийнхөө ажилдаа ч илүү үр дүнтэй болсон байна. Тэгээ өөрийн гэсэн бас их нэртэй болсон байна. Энэ зүйлийн одоо ачаар л ийм зүйл болсон байгаа. Тэгээ бүгд энэ гэж бол хэлэхгүй л дээ. Гэхдээ хамгийн гол чиний амьдралдаа хамгийн том хийх алхам чинь порно үзэж гар хангалах хийхээ болохоос эхлэх болно. За тэгээд та бүхэн над руу чөлөөтэй комент бичиж болно. Энэ бичлэг таалагдсан бол лайка дараарай, бас subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.